Хан хурамсд би болдоггүй бор өнгөн чамаас ял асуун. За болдоггүй бор өвгөн би эхнээс нь бүгдийг нь тайлбарлая. Чи юунд миний хуйлруулагч хоёр сармагчны сүүлийг хуцах вэ? Таны хоёр сармагчин өвгөн миний амьдардаг бор толгодын минь үндэс хөрсийг сийчиж ган гачиг тариад байхаар нь хоёр сармагчны сүүлийг хуг зогсон билээ. За яах вэ? Тэгвэл чи юунд миний хон хэрээний далавчийг тас зөхв? Хуг бор хонноос минь хундан цагаан хураг гарахаар нь хормос тэнгэрээ дахихламсан гэж бодож явтал хормостын хон хэрээ нисж ирээд хоёр нүдийг нь ухчихсан юм. Тэгэхээр нь би уурлаж хэрээний тань далавчийг тас зогсон билээ. Тэгвэл тэр чиний зөв. Харин яах гэж талын хөх чоны минь мөчийг нь хуг зөхв? Та нисдэг бор морийг минь идээдэр гисэн үү? Нисдэггүй бор морийг минь идээдэр гисэн үү? Дэстэг бор морийг нь ид гэж явуулсан юм. Тэгвэл тэр хоёр чон нисдэггүй бор морийг минь идчихээр нь би уурлаад мөчийг нь хуг зогсон билээ. Тэгвэл тэр ч мөн чиний зөв. Харин яагаад марал толгойд мичд толгойд хоёр чөтгөр юм нүүрийг шалзмулц түлчихв? Та болдоггүй бор үгнийг хорлоод иргэсэн үү? Бор овохойг минь цоолоод ураад иргэсэн үү? Болдоггүй бор үгдийг хорлоод иргэсэн юм. Тэгвэл тэд болдоггүй бор үгнийг хорлохын оронд бор овохойг минь цоолоод урж тастаад байхаар нь нүрийг нь түлсэн билээ. Тэгвэл муу өвгөн чи миний хүчит хоёр лууны арсыг яагаад өвччихсэн байдаг билээ? Та хүчит луунда болдоггүй бор үгнийг хорлоод иргэсэн үү? Болцоо тийм бор толгойг минь нэргээд иргэсэн үү? Болдоггүй бор үгнийг нэргээд иргэсэн юм. Тэгвэл таны луунууд болдоггүй бор үгнийг нэргэхийн оронд болцоо тийм бор толгойг минь бор нүүрс болтон нэргэхээр нь би хүчит хоёр лууны тань арсыг өвчсөн билээ. Тэгвэл тэр ч юм чиний зөв юм.